Тэр модыг хүслийн мод гэдэг. Хүмүүс туу зөвлөгдөг нь бурхнаас ажиллахыг бэлэгддэг юм. Маш амттай шүү. Энэ бол хамгийн амттай нь. Гайхамшигтай. Хэрвээ намайг дахиад амтал гэвэл та тавих болно. Гашуувтар. Энэ бол мөчлөг. Чи яагаад инээмсэглэж байдаг юм? Инээмсэглэлээр айдсыг далдалж чадна. Чи бол миний хамгийн том айдас. Чамайг намайг алж байна гэж зүудэлсэн. Тэгэд би чамтай уулзсан. Энэ бол бурхны дохио. Би итгэл өөртөлж явдаг. Надад амлалт бий. Би үхлээс айхгүй. Гэхдээ тэр өдөр баялан буудуулж өгөхөд. Тэд итгэл найдвар бас мөрөөдлөн алдсан юм. Би харахаас өөр юу ч хийж чадаагүй. Тэгэхэд л би өөрийгөө мэдсэн. Бидний мөрөөдөл нэг л өдөр биелэх болно. Галт зэвсэг бүлэглэлийнхэн хэзээ ирнэ? Тэр цагт бүх зүйл дуусна. Бидэнд тэр их хугацаа байгаа бол. Тэр их хугацаа үлдсэн болоо. Агуу эцгээ бидэнтэй хамт тоглооч. Өдөрдөгч ван. Би дараа нь хэнийг алах ёстой? Бидгийн миний хүүг алаач. Миний хүүг бидгийн алаач. Болоочтой. Болоочтой. Вогваны мэн угсаа залгамжлагчийн газрын зураг. Энэ газрын зураг Адармата юм. Энд гайхамшигтай зүйл алга. Чиний зарц санаж байх ёстой. Би бас санаж байна. Өдөрдөгч ван болон ногоон армийн цэргүүд. Дээрээс нь бас хан үндэстнүүд. Уулын жимүүдийг өөрөөр зурсан байна. Чи биднийг алуурчин төрсөн гэж бодож байна уу? Манчурийн оршил суугчид хэнийг үзий ядах юм? Бид хүн бүрийг амьдруулахыг хүсдэг. Газар тариалан, ажил, өөрсдийгөө хангах. Энэ бол бидний мөрөөдөл. Хэрвээ бид энэ газрыг олоогүй байсан бол боолчлогдсон байх байсан байх. Бас би амласан. Бүгдийг тэгш эрэхтэй байлгана гэж.
даарч өлсөж байхад өдөр бүр боолын үнцэн унаж байдаг. Чи энийг юу гэж бодож байна? Би эзэн зүтгэдэг байсан. Тэрнтэй өгөхөд бэлэн байдаг байсан. Эрхэм дээдстэй гэхдээ тэр бол хан үндэстэн. Тэрний нэр бол Ван Лэй. Миний хүүд алтан өв хөрөнгөөс өгч хан үндэстэнд тусалж бай. Би энийг хувь тавилан гэж үзэж байна. Би бол хан үндэстэн. Би өөр газар амьдарсан. Бас тэдний хэлсэн болгоныг биелүүлдэг байсан. Энэ бол тэрэнд захирагдах миний хувь тавилан. Хайдуу бид хоёр тэрний гарт захирагддаг хүмүүс. Тэрний эрх мэдэл тэр алтан үгийг хүсдэг. Алтан үе. Хаан ч эсэргүүцэл байхгүй гэж тэрэнд амласан. Цаазын болт тийм ч удаан хүн алаагүй. Би одоо л яагаад гэдгийг харж байна. Энэ бол миний зүудэнд чи намайг алж байсан явдал. Агуу эцгээ. Агуу эцэг минь. Танд хундаг өргөхийг надад зөвшөөрөөч. Ууцгай. Ууцгая. Бид амьдарч чадахгүй штэ. Та битгий яваач. Хүүхэд эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлнэ. Өмнөд жимээр зэвсгүүдээ цуглуулж сарвчин дээр уулзацгаая. Би цаазын балтыг хизээч сонсохгүй. Эхний удаа миний шийдвэрээр хийх болно. Би энд үлднэ. Би аюулгүй байх болно. Мусэн. Энэ бол сүүлийн цаазын балт. Хэрглэж яваарай. Чамд итгэж байна. Тосгоны үүд бүрт байрлуулж ард нь ойрхож бэлдсэн байна.
хотын үүдэнд уулзалдах болно. 最後 Энэ нь 我哋所有人 тэднийг аюулгүй байлгана. 呢度就係我哋死守嘅地方。 Ээж тэрний болгоомжтой авч яваарай. Урд явцгаа. Яваач. Тушаал их бууга бэлдээд Хурлаарай. Гүүгээрэй. Гүүгээрэй. Хурлаарай. Гүүгээрэй. Хурлаарай. Хурлаарай.
沉默被风沙的回应，到底滚烫了谁的爱情？我不敢靠近前世的风景，传说了几世的宿命，遥远的驼铃轻晃着伤心，我面无表情，像一口枯井。关于誓言的种种事情，我不听不信，一路安静。我是否只能没有姓名，相互飘零？我刀锋偏冷一次了断我们，我付出够深，怕你不够真。所谓缘分，我还在问，问是否就等于永恒？我刀锋偏冷一次了断一生，故事里的人，你何时转身？风从不等，独自苦等，走天涯终究一个人。Энэ бол зөв цаг. Зөв газарт зөв хүнийхэн толгойг авах. Би бол хан үндэстэн чиний гарт үгэж энэ алаан хятааныг төгсгөх ёстой. Буцаж очиод тэрэнд хэлээрэй. Эндхийг гэрчлэх хүн бол чи. Манчурианы оршин суугчид хан үндэстнүүд тэгш ирэхтэй гэж тэрэнд хэл. Бид хоёулаа энэ өдрийг хүлээж байсан. Төгсгөл нь энд би чамайг хүлээсээр л байсан. Одоо хий.